оюутлогоо төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол улс өнөөдөр олон улсад дөрөв дэрэмлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийхүү зарлаж байна. Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цахилгаан автомашины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрэм үе, мөн олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө их дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үүсэд оруулж байгаа Монгол улсын бодит хувь нэмэр юмаа гэдгийг бас үгийнхээ эхэнд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Оюутлогоо төсөл бол Монгол улс ардчилсан тогтолцоонд шийдснээс хойш хийгдэж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол улс 3 дахь хөрш оронтой анх удаа бие дан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэхэд туйлын чухал үүрэгтэй, туйлын чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл юм а. 2022 онд оюутлогоо компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнд цар тахлаас үүдэлтэй эдийн засаг хасах 4.7% хүртэл агшсан байсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахад маш чухал үүрэг гүйцэтгэснийг бас цохон тэмдэглэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч өргөжлүүлэн хөгжүүлж бүтээн байгуулж чаддгийг томоохон илэрхийлэл бол оюутлогоон төсөл юм а. Оюутлогоон хэлэлцээр Монгол улс хөрөнгө оруулагчтайгаа нээлттэй, ил тод, харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна. Оюутлогоо төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж өнөөдөр хөрөнгө оруулагч талтай зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол улсад үйлдвэрлэх санамж жигт мөн гарын үсэг зурх болно. Энэ бол бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох биш, нэмэн өртөх шингээж, аж үйлдвэржилтийн сэргэлтийг бодитоор хэрэгжүүлэх түүхэн эхлэлцэг болж чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид Монгол улс хөрөнгө оруулагчтайгаа Монголын заа бол андгаа юм хэмээх эцэг өвгдөөс уламжлагдсан ирсэн язгуур үнэтлүүдэд тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэж ажиллаж чадна гэдгээ Монгол улсын засгийн газраа төлөөлж нийт хөрөнгө оруулагчдынхаа өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлэхэд таатай байна.